Хөөш. Энэ араан цаас ирсэн ба штэ. Хаана вэ? Энд. Энээс болоод ирсэн ба штэ. Оо тийм биш. Яас бүр ингэ. Тэр чигээр авчих. Тэр чигтэй байгаа. Гү цавтаа байсан биш та? Яах вэ? Одоо яах вэ? За одоо сумдаа орж. За тийм сумруу. Чигэл. Орж ялдуу дээ. Тэврийн нараар болоод Тэврээс машин анхаач юм. Бүр яг тасаа тулдаа жоохон юм тогтчих шиг. мотор Энэ л дөө. За самарах. За, таавч. За жаа. За явж ирээ. Өндөр явж. За хизээгээр сайн үйлжиж байна уу? Дотоосоор 5 л. Оо за. Гэ ном маань юм боцсон. Номныхаа ажлын дутуу мотогөө сайдаг гэл. Оо за. Тэгэл дахиад иччихэл. Аа. За самарах. За сайн явж байна. Сайн чи. За. Юу таргам болж байна? Оо таргам. Сонсох юм шээ. Байх үү дүүн явж лээ. Танаар. За. Оо ном татна. Ямар ажлаар явж байна? Гөө яг нөгөө нэг номоо нэг иймэрхүү байдлаар гарсан. Нэг 2 3 жил дуурайд байдаг ном. Номоо бариад явж байна. Ганц нэг зураг дутчихаа тэгээд тэрүүг авах ажлаар нэмсэн номоог нэмсэн төгс төгөлдрөм хийчих гэж үүсэж ажиллаад явж байна. Нилээн уран зураг үүссэн юм шүү дээ тийм ээ. Манайхаас хэд дур? Танаас бараг нэг 80 90 зураг байж. Хамгийн их зураг нь танаас мөн л байшаад. Манайх ч нэг олон Байгаль гайтал да. амтантай байгаад Анамтан гайта. нутгийн тухайн сайхан номыг одоо үзүүлж харуулах, бас худалдаж авах хүмүүст нэг дурсах хүмүүст нь дурсах, утгаар ноос уртчлах ийм ажлыг зохион байгуулах. Учираас одоо энэ номоо бас боломжийн хурдан хугацаанд гаргаж өгөх их сайн байна. Хүмүүс маань одоо бас урдаа бариад үзүүлэх харуулах юмтай байвал бас сайхан. Тэглэгээ хах. Яа хэр чадлаараа л зүтгэж ин дээ. Одоо хэдхэн зураг авчихвал тэгэл. Тоосхон да. Манай сумын сургуулийн 70 жил болоод тэгээд сургуулийн захирал нь сумын засаг дарга нь сумын удирдлагууд бүгдээрээ над дээр ирээд сургуулийнхаа урилгыг хийх гэсэн юм аа. Ирэхгүй зурагчин хүн юм чинь чамд манай сумын гол нүүр царай болсон туулаа гарын зураг байгаа үзээ. Намрын голын зураг байгаа үзээ. Тэр хоёрыг өгөөч ээ гэж 4 жилийн өмнө ирсэн л дээ. Би өөрөөс ичсэн. Би өгөн зурагчин хүн нэлээ олон жил 96 оноос хойш зураг авчихин л да. Тэрнээс хойш би нутагтаа жил бүхэн очдөг мөртлөөсөө нутгийнхаа нэг ширхэг зураг аваагүй байсан. Ердөөсөө тэр хүмүүсийн над санал тавьсанаас хойш 7 хоногийн дараа ихэд би нутагтаа очиж ийлээ. Тэгээ нутгийнхаа бүх уул усны зургийг, бүх байгалийн сайхныг, бүх хүн ардынхан аж амьдралыг, төгс дурсгалыг бүх зургийг аваад анх суманда гэрэл зургийг үзэсгэлэн байгуулж өөрийнхөө зардлаар мөнгөө гаргаж өгчээлээ. Чингисийн өнөр төвшин ойрын санаачлагаар сумынхаа байгалийн үзэсгэлэнт сайхан газруудын зургийг авч угааж жаазлж одоо сумынхаа нийт дарагт иргэд ард түмэн тамга өсөлтөд хүлээлгэж өгсөн юм аа. Увс аймгийн Умаргуу суманд 100 зураг авсан. Би өөрөө өсрөөл 30 газар энэ үзсэн байдаг байхгүй юу? Бусдын үзээгүй байсан. Тэгээ би бодсон л да ердөөсөө сумынхаа байгалийн талын үзээгүй мэдэхгүй байгаа би юм чинь надтай адилхан нутгийнхан маань бүгдээрээ бас юмаа мэдэхгүй байдаг юм шиг үстэй. Би нутгийн бид нар мэдэхгүй байгаа юм чинь монголчууд гадаадынхаа энийг мэдэхгүй юу гэж би бодож ирсэн л да. Тэгээд ердөөсөө Увс аймгийнхаа бүх сумдын зургийг авъя. Тэрвийг олон нийтэд хүргэе л гэсэн анх зорилго тавьсан. Энэ цомогт орсон зургуудаа авахын тулд урьдчилж сумын
настунгуудтай уулздаг, сумын удирдлагуудтай уулздаг, сумын байгаль хамгаалагч нартай уулздаг. Танаа сумд ямар гайхамшигтай тогтоц байна уу? Үзэсгэлэнтэй байгаль байна уу? Түүх соёл нь байна уу? Нэн ховор амьтан нь байна уу гэж бүгдийг урьдчилан судалдаг. Хамгийн ихний явдал маань зөвхөн анх судалгаа хийж явж байлаа. Сүүлдээ энэ сумд ийм байгаль байдаг шүү. Энэ байгалыг зун авал дээр, энэ байгалийн өвл авал дээр, энэ байгалийн намар авал дээр гэж мэддэг болцсон. Тэрүүгээ бодож төлөвлөж явдаг болцсон. Мэдээж маш их судалгаан дээр, маш их хөдөлмөр дээр, маш олон хамтын хүчин дээр л энэ цомгийн зургуудыг л авсан. 8 удаа Увс аймгийг тойрсон гэхэд 40,000 км замыг би туулж. Тэг дандаа замаар явахгүй би дандаа уул хатад бартаатаа тийм газараар явж байлаа. Сайн байна. Дүүн яг нөгөө номны ажиллаа. Нөгөө ирвсэн зураг авдаг л. Тэр ажиллаж шин. За энэ урднаа баахан дутаа авчихсан. Холоос аваад бүр хорхоо хөрөөд болдгоо. Манай гүйсэж нэг авт юм уу гэж бол. Тэр дахиад. За. 3 жилд энэний төлөөлөл одоо нусалж чад. Хэлээд явах. Явсан одоо бас л болохгүй нэ. Уг нь миний санаа болохгүй шүү. Одоо ирвсэгэд ойрхон савмаар тун өөр ямар ч юм уу байна. Энэ бусын аваад ном хангалттай аваад болчихсон биш үү? Одоо яа? Тэ яа. Таны айл хэр байна? Завчлаа байна уугүй? Баахан юм бол шүү. Зав гаргаш. Юу дээр эрдэнэ төрхөд. Эрдэнэ дээр байж байгаа. Байж идэг. Дэшийн засвар. Мантахар нь хөдөө өгсөн. Өнөөдөр ирэх баха. Хараа биш. Өнөө аргалах судалгааны ажил дээр өгсөн. Гэртхэн байдаг. Баа хуйлаа өгсөн баха. Хүний газар явах юм чинь бас өлс сангаж байгаа ах гэж бодоод эрт би одоо 6 цагт явна 5 цагт явна шүү гээл ингэхт нь босоод хоол цайгийн бэлдэж өгөөл яв. Тэгээд өнрөөг ингээд буцаад явчихаар манай хүүхдүүд игдчихтэй. Өнрөөх явчлаа гэр эзгүүрээд нэг их дүү чимээ тасраад ямар хэцүү юм бэ? Өнрөөх байхад үнэхээр хөвгөлтэй гоё айжтэй гэд хүртэл одоо манай хүүхдүүд ярьж байгаа байхгүй юу? 3 жилийн хугацаанд өөрийнхөө хөвгчгөл гэж үздэг. Цайжсэн хүмүүс маань явж шít. За. Саяж. За. Ажиллаад Таны байна. хаагаад өөдөн таагаад. Таны өөдөн гаргаа. Айдаа л чи. Нөгөө айдаа л явж байна. Энэ жилийн ирвсэнээс дахиад нэг ойрхоноос авдахмаар байна. Хорхоогоос голддог. Тэгээд тарийн дагуулал тарийн эрх хаахын төвч юм уу шүү дээ. За, завчлаа гөрөөд. Завчлаа гайхвал. Тэг удаа аргалаа нэргчихсэн чинь нөө маргааштай болж. Тэг замдаа нөгөө гэр орноо наавна. Харин бас бэлтгэл хамаацаа. За тий. Тэг маргааш хэлээд байгаа. Тий. Бөхмөр сумд очиход мандахын ар гэж нэг уул байдаг гэд над хэлж ялээ л да. Гайхаад яагаад мандахын ар гэж нэрлсэн болоо гэж. Гэтэл энэ хүний нэрээр нэрлсэн уулаа гэд. Нэг сумд итгэхэл Монгол улсад бүр дэлхий дээр хүний нэрээр нэрлсэн уул байдгийн болов уу гэж үнэхээр би итгээгүй. 2005 онд мандахын арга ууланд аргалын тооллого хийсэн байдгийн дэлхийн байгаль хамгаалах сангаас байгаль орчны яамнаас хамтарсан 65 тоо толгоо аргал тоологдсон байдгийг мэлээ. Тэгэхэд мандах ах маань анчин байсан байгаа. Хамгаалагч биш. Дөрвөн үеэрээ анчин хийж ирсэн. Тэгэхээр мандахын арга гэж ууландаа бол анагнаад явдаг. Таргу зурмаа хөгөөд явдаг амьдралтай байсан. Дэлхийн байгаль хамгаалах сангаас бол ерөөс анчин хүн гэдэг чинь өөрөө байгаль хамгаалагч байдаг юм аа гэж үзээд мандах ахыг байгаль хамгаалагчаар тавьсан гэсэн. Яг хөдлөө. Хангас доктор нөхөстэй усаа хайр тавьсан. Тэгээд нөхөд гаргаад ирлээ. Гол нь хэдөө? 19. Гинжиний 19, дахиад нь 12. Даллаад харна. Суулгаар төлөө. Шууд арахгүй, шууд арах шүү дээ. Шууд 12-ээр цаатлын инсулж. Сайн суулгах. За. Одоо тэр харс Тэний дэшлээд тагуулсан. Тэрний наадлын нөрийг ийш харсан. Хаан тийм халаа хитж байгаа доош харлаа. Тэр бол цаатал нь бас байгаа л да. Бид нар сайн ил гараа байна. Өшөө дэшээс гарвал дахиад цаатал нь байгаа. Яхан дэшээ өгсөн. Тэгээ өгсөж байгаа харъя. Энэ одоо мандахын арга гэж болов. Тий, мандахаар гэж хэл. Аа зөв.
Энэ нөхдөд одоо энэ нөхдөд чинь гарч ирэхгүй л чимээр. Нөгөө саяын аргалууд цаатлын амар орчихсон. Одоо гарч ирэхгүй. Эхний жил очиж байхад аргал нь нэлээд цочмтхоо өргөмтгий. Тэгээд нэлээд алсаас авдаг 2 км 3 км-аас авдаг байсан. Тэгээ сүүлдээ хөөгөл мөгөл байхгүй ч болоо тэгдэг юм уу? Үнэхээр байгалаа сайн хамгаалдаг ч болоо тэгсэн юм уу? 300 м 250 м-аас л аргалын зураг авах боломжтой болж ирсэн. Хамгийн сүүлд гэхэд би Монгол хоньтой ижилсээд явж байгаа зургийг авсандаа бас их баярлалдаг. За сайн байна. Сайн байна уу? Сайн байна. Сайхан үйл чинь үү? Сайн үйл арга нь. Сайн сайн үйл чинь үү? Сайн байна. Сайн байна уу? За. Харгал ирнэ энтэнд хэсэг байна шүү. Энэ ард нэг 80-аад аргал байна. Энд нэг 50-аад аргал байна. Бэлчээрийн нэмс хомстад энэ жилийн хувьд яахан хэцүүч явах шиг байна. Хэцүүч явах шиг байна уу? За. Илбэг хөнө ер нь одоо. Гоо ер нь илбэг. Хонь ер нь баг хамт бэлчсэн үгүй. Гоо хонд ер нь хамаагаад өгч байгаа шүү. Ер нь хүн амтнаас одоо болсон. Үрхэн гайг болчихсон. Үрхэн гайг. Ягаад үргэлг байна? Сүүлийн хэсэг жил одоо ер нь одоо 20 цайр сайн болоод ер нь дээр ихч болох тараад бас өргөдөг цочдөг бас одоо бол тийм юмраа ерөөс одоо күнч одоо зөвхөн мал хариулаа наад эдний явах чинь хашгир шахт шин тоохгүй шүү. Анчин гөрөөс чинь байсны үе зүгээр ерөнхийдөө бол байгалийнхаа амтнд хаагуур яаж байрладаг ерөнхийдөө тийм ээ. Тэгээд амтнд одоо хаан төлдөг одоо хаан хаагуур байрладаг гэдгийг ерөнхийдөө бүгдийг бас нэг гөрөө хөөдгийг мэддэг байсан л да. Аргалын зургнаа хувьд гэхлээр ерөнхийдөө бол урооны илгийн үед бол ерөнхийдөө ер нь маш их тохиромжтой. Тэгээ зураг авалтын үед л байдаг гэж би өөрөө ойлгод юм л. Хаварт нь одоо бид нэр аргалын хургаараад арайд тохиол зүйжтэйгээд сансрын. Тэгээд ерөнхийдөө хил дамжин үү хаан хаагуур амьдарч байна. Ерөнхийдөө тэрний хойноос одоо судалгаа хийдэг. Тэ мэдээлэл ингэж цуглуулдаг. Тэгээд одоо ерөнхийдөө одоо манай сумын хил орчмын аргал болохлаа зэрэг хил дамсны юм аргал байгаа юм л. Туваагийн нутаг заримдаа гарна, заримдаа бол буцаад ороод ирнэ. Бэрхшээлтэй тохиолдолтой. Малчин сумруу зорио явж байгаад нэг сүлжээ барих газар малчин сумын засаг дарга руу ярьсан цэнцрөнгөө. Гэтэл манай сум цас орцсон байна. Нааша ирэх шаардлагагүй. Чи бусад сумынхаа зураг авч байгаа чи гэж. Уул нь би Баярхан уул руу малчин сум руу зорж явж ирсэн. Гэтэл би тэр зорилгоосоо буцаад Овс аймаг руу явсан. Цав цагаан тал дээр би машинтайгаа онголцсон. Бас тийм домогтоол юм байлээ. Тэр уул нь Баярхан уул гэж хэвлэгтэй уулыг зорьсон хүн заавал очих ёстой юм байлээ. Гэтэл би их л зорж гарч чаад зорилгоосоо буцаад Овс аймгийн төв рүү явсан байна. Буруутсан. Баярхны хормойд онголцоод онголцсон машинаа чирүүлээд би Улаангомын төв ороход аймгийн засаг дарга цасчгэр намайг огтж аваад миний нутгийн төлөө явж байгаа чамааг нутаг маань харж утсан байна. Магадгүй чи өөр газар онголцсон бол өөр газар аваар хийсэн бол чи амьд байх байсан уу үгүй байсан уу? Тэгэхээр чамааг цагаан тал дээр унгаана гэдэг чинь чамааг чиний гай урстыг чинь гаргаж өгсөн байна. Одоо бид чинь ингээд уулын оройд гараас суух чинь ерөөсөө 5 байтхан 10 минут чирэн суухаарг бол ерөөсөө чих ингээд хөлтөхаар. Тэгтэл өнөр төвшин чинь одоо яадаг вэ гэхлээр зэрэг бас хотоороо газар байсан хүн чинь бас нэг күйтэнд явж сураагүй ч юм уу. Тиймэрхүү тал бас байж байгаа л тэгсэн мөртлөө яадаг ерөөсөө л бүр даарч хөрсөн ч даарч хөрөөгөө юм шиг daарлаа гэж огт хэлдэг. Тэгээд ер нь их сэтгэлийн их асар их тэнката. Хүний хувьд гэх юм бол манай өнөр төвшин чинь бол бас нэг жоохон аривгаа жоохон юмд баярлцдаг. Аривгаа нэг жоохон юмд гомдчихдаг. Бас нэг төргөн зантаа. Тэгээд ерөөсөө л нэг л юм хийл гэж бодсон бол яг тэрнийхээ цаанал гарч тэрийгэ биелүүлэхийн төлөө ерөөсөө ам бие хайрладаг. Төрсөн нутаг орныхаа төлөө ингэж сэтгэл зүрхэн гаргаж бас нэг байгалийнхаа тийм
сайхан юмны төлөө тийм зүтгэж өвдөг хүн өнөөдөр бол Монголд нэг байхгүй. Нөгөө хаяндаа баг зэвсгааны өрчөн бид нар чинь өдөр чинь баг ер нь Азахын гэх чинь ер нь дуудлан ер нь 10 км-ээс дээш алхах шүү дээ бид нар. Тэгжээс л нөгөө амтныг аавна гаргал янгиртай хөрнө. Заримдаа нэгнээс гомддог бид нар ч юм бас чи удлаа гэлээ. Одоо бид нар яг ингэж явсан бол одоо энэ зөв байсан байлаа. Одоо яг ингэж гарснаас хөлтөө одоо бид нэр бүрүү зураг авчихлаа ч юм уу одоо авч чадсангүй. Иймэрхүү одоо тохиолдол эднэх зүйндээ байдаг л нэг хөдөөгөр давхиад байдаг. Одоо ийшээ яваадах би танд нэг юм зүйлээ гэдэг. Явсараад 25 км давхсан байх санаж ийн. Нэг хаттай чулуутай бөөргийн хаттай чулуутай нуурын ёроол байсан юм уу гэмээр тийм газар 25 км давхиад явж ирсэн чи тэр байна гэж бүгдээрээ дуу чимээлээ яваад гэсэн. Оролдоод яваад гэсэн. Миний нүд нь юу ч харагдаагүй. Талаар дүүрэн хадлаар гэсэн. Тэгсэн чи ёо тэнд өстө 30 хэд байна гэдэг. Тэгээд бүр гайхчих юу байгаад идэм болоо гэдэг. Та нар юу хараад байгаа юм бэ гэсэн. Өө чи нэгээр дурандаж үзээч гэж. Дурандаж байхаа харлаа нэг зэрэглээн дотор байхаа хадал харагдаад байдаг. Бөөрөнхий хадал харагдаад байдаг. Тэгдэл нөгөө хэдэн зэрэглээдчихсэн бөөрөнхий хадал маань ерөөсөө нэг тийшээ зүг нисэж биш үү. Тэгээ энэ юу вэ гэдгсэн чинь харсуулт зэрээ гэж анх надад хэлж өгч байсан. Гэтэл надтай хамт аймгийн төвөөс сууж надтай хамт явж ирсэн судалгааны багш, биологийн багш эмэгтэй. Уучлаарай энд харсуулт байхгүй гэж. Харсуулт бол халуун дулаан оронд байдаг, говьд байдаг, говалтаад байдаг. Тийм амтан болохоос манай нутагт байхгүй, Улс аймагт байхгүй гэж маргаж ирсэн. Харсуулт бол ердөөсөө халуун дулаан говийн амтан. Гэтэл говалтай аймгийн Алтан цадах говоос хойш 700 км тасарч зөвхөн Улс аймгийн бүх мөрөнд тэр хөндийд хар хөдөө гэдэг хөндийд тасарч үлдсэн популяц юм байлээ. Дэлхийн хамгийн хойд цэгийн элсэн цөл Бориг Дэлээс гэж маш том өргөн одом элсэн цөл байдаг. Энэ элсний давуу тал нь гэвэл нүүдэлдэггүй, дээр өв сурмал их ургадаг. Тэр элсэн цөл дотор өдөөсөө бүр тоолж барахын эцэг олон нуур таарлцсан надад. Ан амтан байгаль шууд элбэгтэй. Тэр нууруудыг хижээдэг нь элсний хаяа бүхнээс ундарч идэг. Тэр аршаан болсон гол горхинууд байсан. Алтай элсний хоримодоор 300 м-ийн өндөртөө элсэн нуранг байгаа. Элсэн нурангны ёроолоос элсэн гол урсаад, элсэн тунгууд цааш ус болоод урсаад гараад байсан. Энийн зургийг авчихад тэр уснаас нь хөртөх гэж бид нар 300 м-ийн уруу уулна тэгж явж болдгоо л ингээ би мэдэхгүй юм чи яах вэ? Гүйтсэн чинь аппарат игэн хэрэгсэлтэйгээ тэр элсэн гол руу унжээла. Нэг аппаратаа өрдөөсөө дахиж ажиллахгүй болтол нь тэнд эвдчихвэла. Зурагчийн аппарат алмаг чинь нэг гаргүй боллоо л гэсэн үг. Гэхдээ тэр гайхамшигтай байгалийн зургийг авсан да. Тэр гайхамшигтай байгалийн зургийг олон нийт хүргэж байгаа да би харамсаагүй. Нуурнаас гадна тэр гайхамшигтай гол горхноос гадна хангаа дургадаг, уулан дургадаг хар мод тентхийн өөрсдийнх үндсэн ургамал шиг зүгээр хар модны сүг гэж нэртэй газар битүү ургацсан байсан. Элсэн дотор хар мод ургана гэдэг бол энэ доо дэлхий дээр байхгүй тогтцсон. Алтан эсний нарийн голын зураг авах нэг өдөр бүгдээрээ очисон чинь нар байхгүйсэн. Тэгээд нар гарахыг хүлээж нар гарахаар тэр хэлсэн манхан дотор туулаад ганцаараа тэр өд гараа яваад өгсөн өнөр төвшөө. Тэгээд яг гарахт нь нар алгуулсан. Тэгэхээр буцаад доош бууж явтал дахиад нар гарахад тэр баг километр гаруй өндөр хэлсэн манхан дондор одоо туулаад тэр зургийг авчихсан. Тэгээд тэр цагаас яваад энэ залуу үнэхээр энэ юм хий гэж зүтгэж байгаа юмныхоос үнэхээр явж чаддаг залуу байна гэж ойлгосон юм аа. Одоо өнөрөөс тэрний зураг урж авсан хүн байхгүй л байгаа юм даа. Манай 14-ны 2 хүн чөлөө хөшөө гэдэг байсан. Тэр бол зурган дээр байсан болохоос бид нэр өөрснөө ч үзээгүй байсан. Тэгтэл тэр зурагнаас одоо манай өнөрөө харж байгаа л энэ уул энд л байж мэдэх юм байна гээл ганцаарыг үгээл араас нь бид нар гүйцэгч байгаа өнөрөө. Тэгэл давхад яваад өгсөн чинь аль хэдийн олоод авцсан зургийг дартсан яг л байгаа үстэй миний тэр сая зурган дээр байснаас оллоо ш тэгэл ингээ явж исэн юм аа. Зүүн хангаад явж байхад бол Согоон нуур гэж манай 14-ны энэ туран голын их авдаг тийм нуур байдаг л да. Тэр нууран дээр очихд бол хаанаас нэг 2-3 км бол машин явах аргагүй дов сонд бол та. Тэгтэл манай өндөр түвшний хар Ниссантаа зүгээр л яваад орсон. Тэр донс нэг дээр нэг доор ороод одоо хариалгасаар 2 үнэтэй аппаратад над бариулсан. Бусдын нь бол одоо тэр машиныг одоо хайрлахгүй байжсэн. Тэр яагаад тэгж хайрлахгүй их зүтгэж явбаа гэвэл тэр Согоон нуур дээр яг нар шингэж яхад тэр тусгалтаар зургийг авах хэрэгтэй байсан. Тэр Согоон нуурын зургийг бол алсаас урд дээр уулан дээрээс нь авч ирсэн болгоос хүмүүс яг хаяанд нь толин мандал дээр нар тусч байгаа тэр зургийг одоо авч чадаагүй л байгаа. Тэрийг манай өнөр төвш авсан байгаа. Ер нь одоо манай энэ хүмүүс ярьдаг Согоон нуур руу яаж машин тэндээс нь орох юм бэ гэж.
Тэгж яхад одоо манай өндөр төвшин тэр лөө ороод зургийг авч чадж байсан. Тэрний дээдлэр гарсан. Энэ Яматай болон тэр бас явахд гом хийцгээд шүү дээ. Хэцүү. Одоо Эрдэнэтрийг аваа явуучих юм чинь Эрдэнэтр бол ерөнхий заман бол мэдж байгаа. Эркэх нөгөө гад хуучндаа яа. Хуучинда. Үйжэнд. Хуучнд байгаа яа. Машины сайнаар явахгүй бол энэ ч юм самаг байгаа зү. Хан хэлээд явах. За эркэх харагдаж байна да. Танаа мөн үү? Мөн байна. 어제 산지노. 자, 이제. 자, 잠깐만. За сайн үжирээ. 자, 이제. 자, 민아. 그 дахиад үлдээ. За сайн үжирээ. 자. За сайн үжирсэн үү? 자, 사유질로. Хавар даргамж гинэ үү? 하우 даргамж. таны хавар даргамж гинэ. Наа мацсан. Өнөөдөр манай хүүхдүүд аваад ирсэн шүү дээ. Гой нааша гарах гэж хүүхдээ амар таархаар нь тэгэл аваад. Бид нэрээс амралт тавьж байгааг сонсоод одоо яаж ирэх юм бол гэж хараа таач. Айда ерөөсөө зургавтал ядаад 2 3 жил зүтчээр ядаад нэг энэ жил зүтгэхэд авчих юм бөгөөд мантахаас хэцүү төвөөс аваад. Энэ нэрээс байна тэгээд амарсан. Зургана хундаг юм мэдэхгүй. Ууланда цас ихтэй. Цас 90 метрийн өнгөрөө цастай ууланда. Тий. Тэр нэг ямаанууд яа тийм ингэ. Ямаа тэгээд одоо харын дагаал тэгээд байж энэ. Байж нэ. Хордгаагүй. Хордгаагүй. Тэгээд уулынхаа кирмээр нэг салхи цохоод бас жоохон харлуулсан. Тэр газар 99-ээр 90 их байна. Одоо 99 зураг авах юм боломжтой ааш. Бүр энэ жил нэг туршлага суулаа бас. Тий одоо ураг авчих уу? Мантахаа дагуулад. Нөгөө нэг 3 тэрүүнийг авч чадаагүй нэг 3 нэрсэн зэрэг тэр хайрмэр бол тэрээр бол ер нь их байна. байна. Цааш Инглиш судалгааны ажилдаа бас. За. Эдэн мөр их байна. Мөр байна. Бид нэр уурхаа дээрээс нэг жижиг арай ачаал. Тэгээд гэрмэрээ яг нөгөө төрөвчин барьдаг. Тэгээ бага мат намд барина. Ойрхон байхгүй болохоор эндээс явсаар байтал өдрийн талангүй болж чинь. ямар хөрхнэс. Бөхөмрөн сум 5 дахь удаага ирж байна л да. Энэ бол мэдээж нэг удаагийн явалтаар ямар нэг юм хийгддэг вэ? Маш их хөдөлмөр ордог гэсэн зүгээр нэг илэрхийлэл болов. Архиа түргний дархан цаас дуулын Ямат хэсэг гэж. Нэг уулын ам л да. Уулууд нь хамгийн бага нь 70 туснаас 2800 м өндөртөө хадан хясаа ихтэй. Үнэхээр сүрдмөр гайхамшигтай хангаа байсан. Энэ Ямат ууланд хэр ургийн хүн оч болдгоо юм байлаа. Оруулдаг ч юм байлаа. Заавал дээд газрын зөвшөөрөлтөй байдаг. Заавал шалгуулж ордог. Ямат ууланд очиход Янгэр Ямаа шиг гайхамшигтай элбэг хэмтэн тэнд байгаагүй. 2 жилийн өмнө тоолоход 2800 толгоо Янгэр Ямаа тоологдсон. Сая бол бид нар ерөнхийдөө тандалт судалгаа хийж үзэхэд 4000 орчим толгоо Янгэр байна гэсэн үг хэлжсэн. Эрдэнэтрах. Энэ дээр. Энэ дээр. Цаанаашаа. За энэ хэсэг Нутаг одоо баг дэлхий гэсэндээ номны одоо гэр зүрх одоо авнаж ирсэн надад. Тэгээ одоо бид тэр одоо хамт явж бас 3-4 өдөр тэрүүрийн дахин цаас Яматын одоо уулын хэсэгт одоо ховор амтны зураг авч одоо бид тэр бас хамтарнаж ирсэн. Тэгээд одоо манай хүн одоо давчирнэгээд одоо явсан. Хотын хүмүүс ирээд одоо тэгээд нэг ирнэ гэж одоо худаа явчихдаг. Ирэхгүй байх доо гэж одоо итгэхгүй байсан гэсэн. Харин манай хүн дараа нь одоо 11 сард баг үйл болцсон байсан цастаа бас
Энэ хөдөөний бид тэр одоо бараг явж чадахгүй ууланд одоо надыг дагаад одоо ингээд анапны зүрх амнаа гэж дахин ирж ирсэн. Нэлээд ууланд одоо энэ 7-8 удаа ингээд ууланд одоо явж зүрх авлаа. 3500 орчим метрийн өндөрт далайн төвшөөс эндээс одоо гараад янгирын зүрх аваад бас 99-ний улмаар одоо бас ажиглаад энэ гадаад дотоод юм бас нэг хүс зүрх авчихсан л дээ. Тэгээ яг тийм өндөр төвд энэ гацаагүй дээ. А хүмүүсээ нэг юм ингээд хийгээвж одоо энэ одоо ингээд одоо энэ халтарлаа гэж боддоо шүү дээ. Энэрээ бол одоо маань ерөөсөө за энэ эхлүүллээ. Энэний ард гар энэний эрдэмийн үзье. Тэгээд энэ битаач энэ хөдөлгөөний занд л одоо би авах гэж дэмжиж. Хотоос одоо 1500 хэрэвчлэн холоос ирээд энэ зүргээ аваад инkaa явж байгаа зүйл тэр хүн чинь тийм ээ. Эдийн засгийн асар их одоо юу зарцуулж ирж байгаа шүү дээ. Яг одоо энэ их стадиа дуусгын төлөө явж байгаа гэдэг бол энэ бол агуу. Тэр Ирүүсийн зургийн араас явж байхад янз бүрийн амтанд тааралдана. Зэрлэг гахаа ганц нэгээрээ тааралдах бол энэ хүнд яс шоу гэхэл одоо хэд хэдээрээ тааралдж байлаа. Тэр чинь хүнд харагддаггүй, өөрөө харуулдаггүй тийм гайхамшигтай шоу. Маш өндөрт өөрөө засдаг. Тэр цас, тэр халтаргаа, тэр мөс, тэр огцом өндөр тэр бүгдийг даван туулаад 3400 м өндөрт гарч тэр ял шоуны зураг авчихсан. Тэгэж явж байхад нөгөө уулын бэл дээр одоо юу гэдэг бүхэл утаа нөгөө амны цааталт байгаа нөгөө уулын бэл дээр хоёр буг явж ясан. Тэр амтныг алдмааргүй тэр зургийг алдмааргүй санагдаад тэр уулын орой дээрээс нөгөө уулын бэл рүү 5 км холоос тэр татаж тэр бугын зургийг авчихлаа. Цагаан дэглэлийн уулын зураг авах гээд очиход би тийм хэцүү санаагүй. Уулын хоримод машина хайчгаад хажуу хоримод байгаа малчин айлаас морь унаад бүтэн 5 цаг мороор уул өгсөж ярьж уулын орой дээр гарсан. Одоо бодоход маш аимшигтай үйлдэл хийсэн юм шиг байл л дээ. Ягаад тэгэхээр тэр дандаа цасаар шуурж яадаг газар гэж хэлснийг би мартцсан байсан. Дээрээс нь дандаа үйлтэй байдаг гэдгийг би мартцсан байсан. Зэрлэг анамттай ихтэй байдаг гэдгийг би мартцсан байсан. Би зүгээр л зургийн аппараттайгаа өөр юм байхгүй морь унаад явцсан. Цагаан дэглээ өөрөө тэр шинжин үйлгүй хонсон, ямар ч салхихгүй хонсон. Үнэхээр мөнгө цасны ноён оргил гэж юу байдгийг би тэнд утсан. Миний хонсон газар далайн түвшнээс дэш 3400 м өндөрт байсан юм байлээ. Тэгээд би цагаан дэглээ харах нэг та үнэхээр энэ номонд маань мөнгө хөрөхийг хүсчээ. Миний номыг үнэхээр чимэглэхийг хүссэн байна. Та үнэхээр өөрийнхөө энэ гайхамшигтай байгалыг гайхамшигтай энэ уул дүрээ дэлхийн нийтэд үнэхээр мөнгөлөхийг хүссэн байна гэж би баярлаад орилоод хашгираад өглөө дөнгөж нар мандж ирсэн үе. Тэгсэн чинь миний Ердсоо хөл доороос шахав. Яг нэг мөрөгцхийн доороос ийшээ 5 янгир юм аа, ийшээ 20 хэдэн янгир юм гараад ниссэн. Дөрөв тишээ 4 гол орсдог. Тэр 4 гол нь 4 сум 8 цаашлаад 8 сум баг Увс аймаг тэр чигээрэнгийн усаар тижээдэг. Тэр олон хүн ардыг усаар хангадаг гэдэг ч юм уу гайхамшигтай хайрч хөндлөмөр хайрхан байсан. Үнэхээр тэр хайрхныг би зургийг үнэхээр үүлгүй сайхнаар авч чадсандаа би бас баярлдаг аа. Зөвхөн морьтой хэлийн цэрэг гардаг тийм уул руу би машинтайгаа зүтгээд орой дээр нь гараад далайн түвшнээс дэш 2700 м өндөрт аяг шиг хэлбэртэй хэрээгийн дэвсэн гэд нуурыг харчаад би үнэхээр ийм гайхамшигтай байгалийн төлөө ийм гайхамшигтай зургийн төлөө энэ машин битээр зүтгэх нь үнэхээр аргагүй юм байна гэж ойлгосон. 25 м өндөрөөс буудаг гоож бүрийн хөрхрээ гэж хөрхрээ байдаг. Муу ялгаа авахгүй 2 сайгийн хөрхрээ гэж 15 м өндөртэй хөрхрээнүүд байна. Эдгээр зөвхөн уулын орой дээр байдаг. Тэнд хүн очих хүн бүтгийг л мал очиж ундаалахын эцсгүй тийм хэцүү газар. Нэрвчтэй тулж ирсэн. Ой, уулнуудаас тулж ирсэн. Тулж ирсэн. Жишээ. Нэг юм малын сэг шиг юм хачив юм ингээд харагдахлын зэрэг ингээд нарийн мөр зогсчиход ингээд ажиглаа харахлаар көдлөдөх шиг болд. Эрдэнэбаатар ямар байна гэсэн чинь. Нөгөө чи хоёр ирвэс ингээд унтсан байж. Нуурхоо ерөөсөө нэг 10 хэдэн метр газар 15 м байсан. Тэгээ нилээн ажиглаад тэр энэ нилээ суужсэн чинь ер нь нэг л дургуй ер нь холдож ийнэ. Бас танаас маш 50%. Оо дэрвчээсгээ өөрийнхөө зөнгөөр тэгэл явж шээ. Ерөөсөр нь өөс хург юм хийхгүй күнүүд байхгүй. Таахгүй. Эрэндээ хайрдаг юм шиг болоод байгаа юм. Сум орныхаа
байгалийн энэ сайхан үзэсгэлэнт газруудын төвх соёлын газрын зургуудыг одоо Өмнө улс орны сургуульд байрлуулсараа бол хүүхдүүдийн маань их орноо ойлгох, их нутгаа ойлгох, байгаль орчин тань мэдэх, энэ их оронд байгаль орноо хайрлах ийм сайхан үзэл бодол төвшөлт бол их гүн нөлөө үзүүлж байгаамаа. Би одоо бас ногоон цагааны аршаа гэдэг алдарт аршаа байгаа. Тэнд одоо төрсөн хүний одоо хүнд дэр зургийг бэлгэлт бол үнэхээр одоо энэ насндаа авч үзээгөө бэлгүй явлаа. Койлем нэ гэж хэлжсэн. Манай баруун Алтай нутаг маань төв хүксаатан зөө ёс жанслал хийгээд эколог байгалийн чиглэлд бол нэлээд судлагддаг бас одоо Монголын үүс газар гэж бас ойлгож өгд юм л да. Тэгэхээр энэ чиглэлд одоо нээж өгөх том болох юм одоо бас одоо манай өнөр төвшин маань одоо хийж эхэлж байгаа. Миний ээж Увс аймгийн Өмөргөв суманд хими биологийн багш Чулуун Жав гэж хүн байлаа. Миний аав Увс аймгийн Өмөргөв суманд дуу гэж багш Чингис гэж хүн байлаа. Өмөргөв сумынхаа хүүхдүүдийг 10 жилийн хүүхдүүдийг зохион байгуулад бүгдийг урлаг соёлд оруулаад хүүхдийн залгамжлагч гэж чуулга байгуулад тэрг Улаанбаатарт улсын хэмжээнд тайлан тоглолтын тавьж ирсэн тийм гавьяатай хүмүүс. Тэр концертанд би бас дуулдаг, бүжгэлдэг, лимб тоглодог тийм хүүхд байлаа. Тэгээд бид нар концерт автна гэдэг чинь мэдээж оройтдаг, маш орой тардаг. Харанхуй их явдаг, харанхуйгаас их айдаг байлаа. Хүүхд насныхаа тэр дурсамжийг бодоод, тэр айцыг бодоод би суманда гэрэлтүүлэг хиймээр байна. Гэрэлтүүлэг хийж өгөө гэдэг саналыг гаргаж илаа. Ангийнхаа нөхдүүдтэй хамтраад хийсэн. Миний тэр суманд байгаа шиг тийм гэрэлтүүлэгтэй сум Монголд байхгүй. Би нэг хааж маш олон газар олон сумаар тэнж явсны хүчинд би нэг нүүр бардам хэлмээр байна. Жил бүхэн очиход орой бүхэн тэргэл банаас яах би аймаар баярлдаг. Энэ бол миний бас л нэг нутагтаа үлдээсэн нэг дурсамж юм уу да. Нэг бас бодит ажил юм уу да гэж би боддог доо. Энэ ирүүсийн мумбай энэ байж байна. Энэ маш шил мумбай. Мумбай тэр өгшгүй. Ирүүс одоо ер нь одоо нэгэндээ тийм ээ. Одоо би энэ дээрээ явуулсан одоо тийм мессеж одоо илгээдэг байхгүй нэгэндээ. Мэдэгдэг. Ирүүсээ одоо шинж тэмдэг одоо тийм ээ. Нэгдүгээр мумбай байна. Хоёрдугаар бас, гуравдугаар институт. Ингээд тэгээд мод модын самбардсан. Бас ирүүс одоо илдээд шинж тэмдэг нь модын самбардсан юм аа. Энэ одоо болцаатнууд гэж одоо биологч гэж нэр байгаамаа. 3-4 он хүртэл явсан байна уу ирээс. За. Энэ модондаа дүн сая шинжсэн байна да. Энэ мөр байна. За энийг ирсэн мөр байна. Шинэ явсан байна. Шинэ мөрөө штэ. Энэ ийм цасны ийм зөөлөн байдаг гэх. Нэг хунсан буюу хонгоос хаш уучлахлаа ингээд хатуур хооронд тийм мөрүүд ингээд хатуураад ийм болчихдог. Энэ шинэ мөр. Энэ бол гарцаагүй шинэ. Нүгэ дүү. Нөгөө хэд байна л да. Гарцаагүй. Нөгөө бидний ярьдаг бай нөгөө нэг юу гадал дээр чинь байна. Яг тэр хатуу. Энэ л яг байгаа юм л да. Харахгүй л байна. Увс аймгийн зүүн хангаа, өндөр хангаа, цагаан хайрхан баруун түрүү сүнүүд амарсан төрөл ханх гэж болгодог. Энэ удаа зургийг авахын тулд 3 удаа явсан. 3 удаач зургийг авсан. Зун авсан би, намар авсан, өвөл авсан. Нэг санаа таардаггүй. Өнгөрсөн зун би өндөр хангаа суманд очиход тэр ханхын нуруун дээр битүү өвөлтэй. Ердөөсөө нар байхгүй. Уулан гэдэг уулан дээр ингээд шүргээ буучихсан. Би тэрийг бодсон л да. Магадгүй энэ бол цасарж байгаа бах. Магадгүй эндээс маш гайхамшиг зураг гарах байх гэдэг. Тэгээ зөвхөн тэр үүлийг сарнаад алга болтол би 7 хоног хүлээсэн. Майхан барьж болдгоо машин дээр л би хоноод байдаг. Ханхын яг эхлээсээ төгсгөл хүртлээ 65 км үргэлжлсэн уулын зургийг би 1 кадрт багтааж явсан. Номны маань чимэг болсон зураг. Энэ бол миний хамгийн удаан хүлээж, хамгийн их хөдөлмөр гаргаж, хамгийн хичээсэн, хүлээсэн хамгийн сайхан зураг би тэрийг үнэлдэг.
Нутгийн дандаар хан хөгийг бүтэн тойрч 45 км тойрч нүүдэлдэг байсан. Гэтэл нутгийн даал ам нь их ухаантай хүн байсан байгаа. Тэгээд хартал нэг 20 ширхэг буг уулын яг дундуур ингээд аваад явж ирсэн. Энэ бугаар нь хаагаар явж, буга явж байгаа юм чинь морь мал бол явж таарна. Энэ бугны араас дагая гэж. Тэр 20 бугын араас дагсаар байгаад яг тэр ганцхан оноор ганц хөтлөөр ингээд тэр 20 буг давсан байдгийг. Тэрүүгээр нь давж анх дагаж явж цам гаргаж нутгийн 45 км дөтөлж нүүдэг. Тийм болсон гэсэн. Машин явдаг юм байх гэж тэрүүгээр нь давхаад очисон чинь зөвхөн тэмээ хөсөг, тэмээтэй нүүдэл явдаг. Морь малтай хүн морь мал тоож явдаг. Тийм замаар намайг очилтсан. Одоо эн чинь замгүй юм байна шүү дээ. Цаашаа явах гэж. Энэ доор нэг ихэр мод гэж нэг гайхамшигтай мод байгаа. Нэг үндснээс салаалсан хоёр өөр төрлийн, хоёр өөр зүйлийн мод байгаа. Нэг түүхтэй мод юм аа. Тэрний зургийг авахулчмаар байна. Энэ модны холцсноос нь аваад хань ижлуулах үнийхээ хүндээ өгдөг, үнэрлүүлдэг, утдаг. Тэгэхээр тэр хоёр хүмүүс хоорондоо маш их дотны ижилсдэг гэж би итгээггүй л дээ. Гэхдээ сонирхол зан хөдлөөд тэр ихэр модныхын зургийг авах гээд 20 бахтараа доошоо тонгоосон чинь яг хадан дотор дахиад орцсон. Ердөөсөө л үхэр хад. Нутгийн настай буурлаас танай нь улаан гомын иргэн тойронд ямар үзэсгэлэнтэй байгаль байна? Ямар ховор тогтоц байна уу? Маш ховор сонин содон юм байвал хэлээ тусалаач гэхэд эрт дээрээс манай нутгийнхан маань хөндлөж хайрлж шүтэж ирсэн хин эргэтэн гэсэн тийм агуу байдгаа гэж. Агуугаар шагаад харахад дотор нь 13 голом гиз хүний одоо дотор ихтэн юу байдгийг зүрх, уушиг, элэг, дэлүү тэгээд агууныхаа дээд ам дээр нь хүний улаан хоолоо гэдэг өдөр ярьдаг тийм эргэтэн хүртэл байрлсан юм шиг ихийн савн дотор ороо гарсан юм шиг тийм сайхан агуу байсан. Тэр агууныхаа зургийг би бас аваад бас энийг мэдэхгүй маш олон хүнд хүрээсээ. Энийг хайрлаасаа, хамгаалаасаа тэгээд бас энийг бас уламжилж яваасаа гэж би бодож номондоо зургийг авч оруулсан. Эхний 3 жилийн явахдаа би хэцүү хадаар орж бүх талаас нь зургийг авсан. Тэгээд надад нэг л дутуу санагдаад байдаг. Нуурын талаас нэг авч үзмээр. Өнгөрсөн зун би тэгээ бүр зориод хотоос зав ачиж яваад тэр хэцүү хатан дээр очиод заваар би нууран дээр гараад хэцүү хатын зураг авсан. Яа зураг компьютерд оруулаад ямар тэсэн боллоо шүү. Хэдэн метрийн энэ эрдэнэ. 3000 м орчим гарч ийм хамгийн энэ гарсан байхад. Тэг. 2970 м. Ха. Өндөр. Тэгээ сая доошоо энд сайн 99 өндөр очсон шүү дээ. Модон дээр. Тий. Тэр ч уг нь шинхэн морь байна. Шинхэн бахан самарч гисэн биш. Энэ үлмээр самарцууд байна л. Гэхдээ бид нар бол ирвэсээ бол төрүүлж харж чадахгүй байна л. Ирвэс бол бид нарыг төрүүлж хараалаа. Түрээс нь өгчээ дээр. Харин. Одоо яа? Тэгэл харагдахгүй байна л. Уг нь тэр яг юуг нь байршлан бараг тогтоогчлаа шүү дээ. Үгүй юу? Энийг байршлууд ерөнхийдөө бол ер нь байршлаг гарсан л. Одоо ерөнхийдөө бол яадаг гэхлээр зэрэг маш хинөнгөө явах шаардлагатай байна. Түрүүний тэр нэг булан тойроод нэг эвга мөрөгцөх биш. Тэр мөрөгцгийн тэндлэр нь би тэнд байна. Тэр мөрчинд хийг нь ороод алгуулж шүү дээ. Эсвэл тийм үүр нөө. Тэр мөрөгцгийн чинь нөгөө талд нэг юм их бартаа таад байна. Аа. Тэндлэр нь байрлаад байна. Харин гэж. Тийм. Тэсний стар байхгүй. Оо ном. Тийм хэцүү энэ өвлийн хүүтэнчлэг хамаагүй явна гэсэн юм бол саглаа юм шүү дээ. Тэ барт ихтэй. Амар их. Газар хэцүү. Амлаа 3200 энэ дэрт гарчих юм бол 99 дээр ер нь авч байгаа юм шүү. Яа, заана тэр. Явж гинэ. Энэ өөр байна. Тийш яа. Мөнгө цахиргээд гайхамшигтай уул байдаг гэж сонсоод тэрний зургийг заавал авна гэдэг. Бүхэл бүтэн давсны уурхаа, давсны орд газар тэнд байсан. Тэрний тэр өнгө будаг, тэрний тогтоц. Тэгээд тэрний дотор бас нэг гайхамшиг. Тэр давсан уулын дотроос ганцхан газараас давсгүй гол горох гарч ирдэг. Давсан дотроос давсгүй ус гарна гэхэд би итгэдэг байсан. Тэнд гэхэд бас тийм гайхамшиг харж ялаа. Хэлийн цэргээс дээд байгуулгаас анги тэгтгэлээс нь зөвшөөрөл авах хэрэгтэй юм байна. Хэлийн хамгаалалтаа зоон юм байна. Тэрийг мэдэхгүй шууд ахаад яваад орцсон. Нэг мэдсэн чинь
барьтай буута хэлийн 2 цэрэг та хэлийн 20-той зондоо ороод ирсэн байна гэдэг. Бараг 20 км газар баг шүү. Хойноосоо буута цэрэгээр туулгаад застав дээр нь очиж бүртгүүлж илаа. Улаанбаатар руу яриулж илаа. Тэгжээж нэг ойлгуулж зургийг авсан. Ачт нуурын ай сав газар гэж бүх мөрний гол дагсан гайхамшигтай чүнчийн хөндөй гэж хөндөй бий. 60 мянган бодмол тэр хөндөйд ороод бараг олдохгүй шахав гээгдэж алга болдог. Тийм том хөндөй, тийм өвсдөө гайхамшигтай байгаал. Гэтэл тэр хөндөйд өнгөрсөн жил би өвөл яваад очсон. Зарим мухар бодолтой хүмүүсийн харгаагаар тэр гайхамшигтай байгаал маань сүйдсэн байсан. Нойтон хусын чавчаад, тастаад амьдрал ахуйдаа хэрэгэлдэг болцсон. Өвс ногоогийн шатаагаад мал орохоргүй болгочихсон. Энийг хараа би өнөхөр зүрх шимширчээлээ. Нутгийнхаа энийг хамгаалъя гэсэн тийм сэтгэл зүрхтэй энийхээ төлөө тэмцэж эхэлж байгаа юм байлаа. Өнөөдөр манай Монгол улсын хуулинд гэрэл зургийн тухай нэгч өгүүлбэр байдаггүй. Гэрэл зургийн тухай ямар ч ойлголт байдаггүй. Гэрэл зургийг зүгээр үйлчлэгийн ажилтан, өсчин гуталчин гэрэл зурагчин гурыг ахуулчлагийн ажилтан гэдгээр нь үйлдвэр худалдааны яамд хариалуулж явдаг. Энийг эсэргүүцдэгэ. Үнэхээр энийг төр засгийн хэмжээнд энийг ярих хэрэгтэй. Гэрэл зураг бол соёл мөн, гэрэл зураг бол урлаг мөн, гэрэл зураг бол түүх мөн, гэрэл зураг бол Монгол улсад хүн ардад хэрэгцээтэй зүйл гэдэг би бол үнэхээр бүрэн итгэлтэй байдаг. Тэрний төлөө тэмцэж явах бас хүний нэг л дээ. Ганцхан шигээр дурдмаар байна. Хувс аймгийн Тэс сумынхан Тэс голын модон гүүрээрээ дамжиж голынхоо цааталд нүүдэлдэг байсан. 3 жилийн өмнө намайг явж явах тэр бүр бүтнээр байсан. Тэр голыг Тэсийн унахтаа нь холбож зургийг авчиалаа. Гэтэл өнгөрсөн жил яваад байсан чинь тэр гүр байхгүй болцсон байсан. Энэгээр би юу шилжих гэж байгааг бол үнэхээр гэрэл зураг бол түүх өгүүлнэ. Гэрэл зураг бол байгалыг яг байгаагаар нь авч үлднэ. Магадгүй миний өнөөдөр авсан номонд орж байгаа зургууд дотроос зарим зургууд дооч өөрчлөгдсөн байгаа. Баруун Турган сумын 50 жилийн хойш 2009 онд манай 50 жилийн байн бүх одоо хүнд зочдод одоо өгдөг зураг хэрэг бол манай өнөр төвшин маань өстой мэрэгжлийн өндөр түвшинд одоо хэвлэж үйлдвэрлэж бид нартай авчирж өгсөн. Удаа гэтэл манай Баруун Турган соёлын төв одоо өнгөрсөн жил ашиглалтанд орлоо. Соёлын тойвон арийнхын фон болон 4 комбантай 2 машинтай их гой зураг байгаа. 4 газрын усан 4 комбаныг авчир зогсоож 1980-аад оны одоо тэр газар тариалан өр тариа урах зарим байсан тэрвийн одоо дүр төрхийг одоо ганцхан өдрийн дотор тэр хэдэн комбаныг цуглуулж ирээд үнэхээр одоо сэтгэл тунагсан сайхан зураг авч тэр нь одоо манай соёлын төвийн ардталд Баруун Турганчуудын бахархал фон болоод ингэ явж байгаа юм. Урлаган дээр бол урлаган дээр тавина. Тэгэл энэ тентхийн одоо реклам зуршлага үзэгслэн худалдаанд оролцсон ард нь тэр зураг л байж байдаг. Үнэхээр тэр хүний уран бүтээлийн чанар гэдэг тэндээс харагдах гэж байна. Тэс суманд очиод баяд айлдварсан. Эмээ ганцаараа сууж илаа. Тэгээд зочин ирлээ эмээ цааш анж өгөөд бөөн баяр хөөр. Эмээг жоохон цаашлуулмаар санагдаад, эмээг жоохон эмзэглүүлмээр санагдаад. Эмээг цэгдгээ гаргаад өгсөн эмээ маанар төхөж байд энэ төр хөгчил байдаг гэлээ. Цэгдэг гэдэг нь баяд ястан эмэгтэй хүний дээл. Гэтэл тэр эмээ дээлж байхгүй гэлээ. Баядараач цэвэр ирсэнгүү. Тэгэхээр нь би үгүй та цэгдэг байхгүй байж та баядаар цэвэр баяд хэлээр цэвэр ярихгүй байж өөрийгөө баяд ястан гэж хэлээд хэрэггүй гэсэн чи эмээ урлаад жанжаасан цайгаад гаргаж өгдөг цай намслаад байдаг. Би хүлээгээд өгдөг. Сүүлдээ гуйлаа л да эмээ би таныг уурлуулах гэсэнгүй, таныг буруутгах гэсэнгүй. Энэ Увс аймгийн 20 сумаар тэнж яхад үнэхээр үндснийхээ дээлийг өмсөж байгаа хүнд харалцсангүй, үндснийхээ хэлээр цэвэр ярьж байгаа хүнд харалцсангүй, үндснийхээ
бүжиг дуу шүлгийг уншиж байгаа, бүжиглж байгаа, биелж байгаа хүн таарлцсангүй. Тэгээд би энэ дээр эмзэглэлээ уучлаарай намаа гэж уучлахгүй жээж, эмээг ойлгуулж ээж нэг гоё өтгөнд сайж амуулж явуулсан да. Энээс холбоолоод би бүх сумдын удирдлагуудад, аймгийн удирдлагуудад санал тавиад үндэсний энэ урлаг ёс заншлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлье, хөгжүүлье, уламжлуулъя гэсэн ийм санаа гаргаж одоо удахгүй бид нар олон үндэстний наадам зохиох гэж байна. Аваа ядэрлээ шүү. Хоёр өдөөс ямар амьг болсон биш. Тэглээ. Хаа гэртээ ирсэн чи. Нэлээ юмнууд болох юм бол нэг л Одоо биш нэг өнгөрсөн жилийн бидний таардаг нэг 6-ха нэг ерөөс байгаа шүү дээ. Тэр чин одоо энэ жил болохоор зэрэг 3 болчихсон байгаа шүү дээ. Аха. Тэгэл ерөөсө Багаиматынхаа ам дотор л эргэлдээл тэр хооронд мөрүүлүүл тэгж таарна. Салхинд дуурайсны цогц хүчрээс энэ хажуу аваар нь салхиан тавьжил гаргах шаардлага байна тийм ээ. Одоо мессен намар дээрээс нь төвөөсөж тэг гурны бисаа бүрг намар шүү дээ. Тэгэхээр дуурайсны үед явдаг болохоор зэрэг яадаг нөгөө салхинд таарч игдэг. Энэ чинь ерөөсө өглөө нэг 10 цаг орчимдлуулаад эхлэнгүүт л дуурайс үед салхич гэдэг байгаа шүү дээ. Одоо бид нар чинь энэ нэрвсийн чинь дээд талаас зургийг авдаг гэдээ гарсан шүү дээ. Тэгэхээр энэ үртэлтний хөтлөөсөн тийм ээ. Тэр хөтлөөр ингэж урж ирэх болохоор зэрэг чинь удын талны хамар байгаа шүү дээ. Тэр хамраар урж ирэх юм бол тэгэл аль аль талд бол 4 дахь их боломжийн тийм л газар байгаа юм лээ. 2 жил явла. Нам холоос хараад хальт зургийн дараа л алдаад байд. Нам энэ жил тэгмээр байна. Тэгээд бас одоо Багаиматын намд чинь бид нар чинь төрийн явж явах чинь борог 70-80-аад юм байл тийм ээ. Тий. Тэгэхээр зэрэг чинь одоо тэр хэдийн ямаа эргүүлэл байдаг нөхдүүд болтой байгаа юм. Тэгэхээр зэрэг магадгүй юм барьчихсан таарах юм билүү азизэн татах юм бол тийм ээ. Тийм учраас ерөөсөө дээгүр нь мөстийн намааргаар л эрт материал гэлтэгэл. За тэгээд тэгэл ирнэ усан тэрнэлээр юм байна. Тэгэл өглөө эртхэн шиг л тусаал тэгэл явах. Гарыг. за тэг. Аа тий. Эрхний жаргал Эцгүүгээ. хөрөө гэж. Энэ дэлийг наашгүй. Амдрал энэ. Энэ яматын савдгийг дааруулдаг юм шиг. Тэгэхээр маргааш нь одоо маргаах юм байна шүү дээ. 2 дахь жилээ явлаа. Гэтэл 3-3 ерөөсөө мөр таарлцсан. Мөрийн дагсаар байгаад бас юм ядгаа байхгүй нэг довтлогооны дээр ил гараад ирсэн чи цаа талд нь 1 км гарантай газар 3 ерөөс маань нэг ангир юм идсэн сэгэн дээр идээ сууж яхах бас харалгүй тэд нартай харагдаад алсаасны зургийг аваад өнгөрч ирсэн. Хэрэн тэгээд хүн нөгөө байнга суралцдаг гэж би тэндээс л ойлгосон л да. Ер нь маш сайн суралцах хэрэгтэй юм байна. Тэр анчин хүмүүсийг дагаж явж яг тэд нартай адилхан үйлдэл хийх хэрэгтэй юм байна. Тэд нартай адилхан алхаж гიშгэж явах хэрэгтэй юм байна. Тэд нартай адилхан сэтгэх хэрэгтэй юм байна. Тэгжээж би анапныхаа зургийг харах юм байна гэж би ойлгосон. Хүн бол зовлонг даадаг, жаргалыг даадаггүй гэж. Өнгөрсөн үеийн явалт үнэхээр тэр элснэ хаяа хүрэх замд 3 хоног цас шуураад зам гэж юм харагдахгүй цав цагаан тал дээр хаачгаа мэдэхгүй би төөрөөд тэгээд 20 км газар туулахын тулд бүтэн шөнжин цас угсан. Тэмээ хөдөлчихсөн. Нэг 50-ын толгой мал дагуулчихсан нэг хүн таарлцсан, малчин таарлцсан. Ихэнх малаа зууданд алдчихсан. Тэр хүний хэлсэн үгийг сонсоод байгаа байдлыг хараад миний ядарсан, туйлдсан юу ч биш юм байна гэж би тэгээд үнэхээр ухаарч хэрвээ би тэрнээс шантраад хот руугаа буцаад номоо гаргаагүй бол тэр хүний тэр гайхамшигтай хүч чадлын дэргэд бол би хинч болох байлаа. Тэр хүний гайхамшигтай амьдралын төлөө тэмцэж байгаа тэр тэмцлийн дэргэд миний зүхээр ганц цастаа тэмцсэн шин бол юу ч биш болох байлаа. Тэр залуугийн тэр хэлсэн үг бол үнэхээр надад ташууруулж өгсөн. Бага хэдэн мал алдсан ч гэсэн би залуу хүн би тэмцэнэ. Би залуу хүн шүү гэж хэлсэн. Үнэхээр миний барагдсан хүч маань хүртэл хэрэгсэн. 5 км цасыг шөнө ухсан бол 15 км цасыг би 3 цагийн дурхаал би баруун тороос өмнө орж ийлээ. 3-4 жилийн хөдөлмөрийн үр дүнд номынхаа их загварыг 1% гаргаж аваад би буцаад
өнгөрсөн жил бүх сумаар тойрлоо л доо. Тэгэхэд нутгийнхан зарим зураг дээр бүр гайхаж ирсэн. Манай сумд ийм зураг байхгүй, ийм байгаль байхгүй гэж. Нутгийн хүмүүс нь өөртөө мэдэхгүй байна гэдэг чинь тэр нутгийн байгалыг Монгол улс, улсчууд, дэлхийн нийт мэдэхгүй л гэсэн үг. Номны маань үндсэн зорилго ердөөсөө л хүмүүсийн мэдэхгүй юмыг хүмүүст мэдүүлэх юмсан, ойлгуулах юмсан, таниулах юмсан. Тэрүүгийн маань хүмүүс мэдээд хайрлаж хамгаалаасаа аялал жуулчлал хөгжөөсөө хүмүүс улам таньж мэдээсэй л гэсэн одоо миний хүсэлтэй. Нэг жуулчин Монголд нэг хоноход $200 хөрөнгө оруулалт хийж идэг гэж бас тооцоо байдаг. Тэгвэл 10,000 жуулчин нэг хоноход Увс аймагт маань $20 сая нэг хоногт орж ирнэ. Тодорхой хэмжээд энэ мөнгөний урсгал нутагт маань үлдэх болов, хүмүүс аж амьдрал дээшлэх болов гэж би бас дотор бодож байна. Ер нь монголчууд бид нар эхлээд их нутгаа сайн таньж мэдээ. Их нутагтаа аялцгаая. Их нутагтаа хөрөнгө оруулалт хийцгээе. Дараад нь гадаад орон үзэж гадаадынханд хөрөнгө оруулалт оруулъя гэж хэлмээр байна. Технологийн хүүхд залуучууд одоо ерөөсө нутгаа мэддэг, хаана юу хаа мэддэг, өвсдөч ингэж айчилж одоо тийм ээ. Тэгээ байгалийн сайхныг үзэж ажлаа тайлыг. Гэсэн одоо гадаад улсад энэ одоо жуулчдын одоо сэтгэлийг татах ус ийм ном одоо гараасаа гэж би бодож байна. Миний мэдхгүй одоо зөндөө олон газар усанд байлаа. За би ч гэсэн одоо амралт навч бас наар өвсөн бас гаслыг нутгаар аялдаг уу гэж бодож шүү дээ. Номын дагуу дээр шүү дээ. Манай сумын ирнэ газар нутгаа тийм мэдээж хүн таниулж чадаагүй байхгүй юу? Энийг нь бол энэ залуу өрөө нээж танаа нутгад ийм газар байна, ийм одоо манай харкотой гэдэг юм уу, тэр алтан гадас гэдэг юм уу, заан татдаг гэдэг чинь бидний зүгээр нүдэн тасцсан л өрөөл одоо насаараа л энэ чинь байгаад идэшээ тасаад онцлог гэдгийг ойлгохгүй байсан. Цагаан бураа нэг ч сэргэн байна бид нь ашигладаг шиг одоо тэр өнөр төвчнөр нь машаатагаа гэрүүлийн хакимистод авахсан зураг манай сумууд байж тэрүүгээр нь одоо тэр зураг харахлаа бид нь ийм их баялагд байгаа байж та гэдгийг одоо бид нь тэр зургаар харж гээд эргээд бид их сонин болж ажиглаж байгаа. මේ байгаль чинь бид нэг löв сургуумал ургадгүй нэг манайх чинь хамгийн л одоо хэрэггүй газар юм шиг харж яасан. Эргээд харахлаа чинь манай сум шиг тийм баялагта тийм өвөрмөгц иж бүрдэсэн тийм сум Монголд ирнэ цөөхөн гэж үзэж байгаа юм. Би өмнө усмын одоо орлого багийн нутаг Сэрвэний хаг одоо Сэрвэний усан хэмээх газар одоо бэнтэлсэн юм байгаа. Энд бол одоо байж байгаа. Манай ээжийнх бас яг цааталт нь ингээд зусж байгаа байдлаар ингээд гэр орон нь мал сүргэн ингээд харагдаж байгаагаар одоо дурандаа болгосон байт юм а. Миний төрсөн нутгийг энэ тэр гэж одоо буулгараа гэдэг юм бол хэлээгүй байсан. Одоо санамдгүй байл ингээд туссанд бас тодорхой талархалтай явд юм а. Олон нуурын аршааны их гэж газар руу машинтай хүмүүс наан одоо юу гэдгийг тэр уулын амнаас доошоо 10 км газар машин орхидог бол би 3 км газар илүү явцсан. Тэнд бол би машина хайрлаагүй тэр шавар хат чулуун дээр тонгочуулаад аршааны их дээр яваад очсон. Номын ногоо нуур. Тийм номын ногоо нуурын хаяанд би машинтайгаа очиж машина орхичаад дэше явгаа алхсан. 2 км хэрэг алхаад очиход хорвоо тосгүй вансан брүү цэцэг зүгээр л дэвсцсэн юм шиг ургацсан байсан. Хэдэн зуухаараа. Цаана мөнх цас дуул. Мөнх цасны ёроолдор нуурын дотор мөсөн уул хөвж юмсан. Тэр мөнх цасны оргил дээрээс доошоо харахад тэр уулын аманд 108 ширхэг нуур байдаг гэж. 108 ширхэг нуур нь бүгд өөр өнгөтэй. Лавд би өөрийнхөө нүдээр харахад би 6 өнгийн нуур харж байсан. Тэрний орой дээрээс нутгийнхан л мэдхээс биш увсчууд өөрсдөө мэддэггүй, монголчууд мэддэггүй, дэлхий мэддэггүй тийм гайхамшигтай байгаль тэнд бас байсан. Иргэшийн зураг авахд ямар их хөдөлмөр зарж явах хэрэгтэй вэ?
Энийг бол үзсэн хүн бол мэднэ. Тэр явж байгаа тэр амьдрал нь тэр уулын тэр амар хүн таардаггүй тэр ховор амтныг бол хүнд таархан битэл үзэгдэх нь ховор, үзэгдэх нь битэхэл тэр байгаа зүгээр байрлал нь зөвхөн судлахад яг энэ хавьд ийм байна гэдэг зөвхөн тэр амьдралынх нь одоо баас тэр одоо мөр энэ тэрээр тодорхойлдог болохоос биш яг тулж одоо тэрэн дээр очиж зураг авна гэдэг бол маш хэцүү. Тийм одоо хүнд нөхцөлийг туулж энэ ном хийхин төлөө энэ Монголд энэ увсыг таниулахын төлөө бөхөрнийг таниулахын төлөө явж ирсэн энэ үед нь би бас хайрлж энэс явдаг. Ийм ариун үсгийн төлөө хүнийг одоо хайрлахаас арга байхгүй. Тийм л хүн дээ. Тэгээ ягаад олон дахин ирээд байдгүй гэхээр Бөхмөрөн сум бол ховор анаантай элбэгтэй. Бөхмөрөн сум гайхамшигтай байгальтай, маш олон түүх туршлагын газартай, үнэхээр хүн ардан ч гэсэн тэр байгалаа хайрлая, хамгаалъя гэсэн сэтгэлтэй. Тэгээ тэрийг олон түмэнд хүргэх гэж байгаа надад үнэн сэтгэлээсээ тусалдаг, хамтарч ажилладаг. Тийм учраас жил бүхэн намайг өрдөг. Заавал та ирээч. Энэ жил маа тийм гайхамшигтай байгаль байлаа гэж ирдэг. Мэдээж миний тэгж явж байхдаа миний харсан гайхамшиг бол ирвэс байсан. Би уулын зэрлэг гахааг бол харж байгаагүй. Зүгээр зэгсний гахааг харж байсан. Тэгтэл Ямаат ууланд явж байхад уулын зэрлэг гахаад харалцсан. Зэрлэг гахаан зургийг авах гээд сууж яхад цааталд нь ирвэс ингээ сахиа суужсэн. Анхны жил нь. Хэрвээ би тэгэхэд төвчээр алдаж босоогүй бол хэрвээ би тэгэхэд тэг туршлагагүйтэйг бол магадгүй би тэгэхэд анхны явалтаараа ирвэсийн зураг авах байлаа. Тэгээд ерөөсөө ирвэсийн хойноос л ер нь 3 жил явж байна да энэ утгаар. Тэгээд ямар ч tas энэ удаадаа би ирвэсийн зургийг авна гэж ойрхоноос авна гэдэгтээ би өөртөө итгэлтэй байна. Нэг юм гомжин цагаан сас байна. Яг тэрний эцэнд эдлэн тэр хатан дээр. Яг зүна. Удаас гангамсан. Байл битүүс үгүй. Удаас өгсөж байна. Амокр килтэлтэй. Одоо энэ сэгнээр чигчээ мэдсэн үү? Хасаад байна. Дараа орч. Хүндлээ. Хар сүдрөө те. Тэрний чинь авчих. Тайвч. Том ирсэн даа. Ганцхан. Сүйгээр чирээ. Очиж байна. Зөвхөн ганц ирвэсийн зураг авах гэж сар явсан да. Тэгээд сар явсны хүчинд ирвэстэйгээ тааралдаж ирвэсэгээ зургийг 1 км 500-аас татсан баха. 3 жил араас нь хөөцөлдөөд амар тайсан зургийг авч чадсан да бас их баярлдаг. Үнэхээр тэр нутгаар бахархдаг. Төрөн зүдэн одоо ингээд өөрийнхөө хүүнаагаар машин техникаа нь одоо хамхлаад эвдлээд хэцүү бэрхшээлийг даваа туулаад ингээд одоо бид бүхэнтэй нийлээд манай сум нутгийн төлөө ингээд одоо ингээд тэмцээд ингээд байгалийн сайхан одоо ангөрэ баялагын сайхныг одоо ингээд авч өгөх энэрэд одоо хүнийхээ хувьд бол би маш их баярлж байна. 1500 зургийг бүгднгийн нэг үрчлээд нарийн үсгт бол бараг 7 хоногийн хөдөлмөр орохоор юм байгаа. Гэхдээ 7 хоногийн дотор ус нутгаа үзээ танилцсантай адилхан ийм сайхан сэтгэл төрж байгаа. Урд өмнө ус нутгийн талаар янз бүрийн жижиг
том альбомууд гарч ирсэн боловч энэ удаагийн өнрөөгийн маань хийсэн энэ баг дэлхийн ус нутаг маань гэсэн энэ альбомд юу л одоо гүйцхүүцсэн юм альбом бол гарч байгаагүй. Энэ номыг бүтээснээр нутгаа олон нийтэд танилцуулах, дэлхийн аялал жуулчлалын салбарт бас нэмэр болох, нутагт аялал жуулчлал хөгжүүлэхэд төлөвлөсөн ийм бүтээл болсон гэдэгт баяртай байна. Энэ ном бол амжилттай сайхан хэвлэгдээд ингээ гараад ирсэн нөхцөлд бол Монгол улсын хэмжээд бүтээл гадаадад бол энэ өнлөгдөх номоо гэж үздэг. Ус нутгийн маань гайхамшигын талаар ном бүтээж, кино хийж яваа дүүнэртэй уран бүтээлчтэй би талархаж амжилт хүсэж байна. Энэ ажил богино хугацаанд бүтээсэ нутагтаа болно одоо Монгол орны зах хязгаарт дэлхийн одоо зах хязгаарт ажиллаж амьдарч байгаа усчуудад одоо хүрсэн ийм бэлэг байх болтугай гэж бодож байгаа. Эр зургийн чиглэлээр нэлээд олон жил ажиллаж идэв санаачлахрууж ажиллаж байгаа юм залуу байгаа. Өнөр төвшөнд бас хамт олонд нь уран бүтээлийн хариун өндөр амжилтыг нийт усчуудын нэр өмнөөс хүсэн өрөөж байна. Намайг өсөөд цангаад явж байхад аяг цай чанаад өгчээсэн би азаа борол тэр имэд баярлаа гэж хэлье. Үнэхээр замд төөрөөж явж байхад замын маань заагаад өгчээсэн нутгийнхаа залууд би баярлаа гэж хэлье. Унаа тэрэг маань нэвдрээд хаашаач хөдлөхгүй болж байхад миний унаа тэргийг засаад өгчээсэн, гагнаад өгчээсэн, дугуйг маань хамт засалцаад нөхөөд өгчээсэн би тэр хүмүүст баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна. Ус нутгийнхан маань байгаагүй бол, ус нутаг гэсэн сэтгэл байгаагүй бол энэ цомог ганцхан миний бүтээлээр гарахгүй байсан. Энэ бол та бид нарын хамтын бүтээлээ. Та нартай чин сэтгэлээсээ талархаж байна.